Hello, Slay Mamas. Аня байна. За, шинэ влогт минь тавтай морил. За, өнөөдөр би влогоороо яаж Австрал сурсан бэ? Австралд магистр сурах ямар байгаа вэ? Айгүй болсон ингээд чат ирсэн. Тэгээд яаж Австрал руу явсан бэ? Яагаад Австрал сурахаар болсон бэ? Австрал сурах ямар байдаг вэ? Тэгээд адилхан ингээд 3 хүүхэдтэй, тэгээд 3 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй хүүхдээ аваад очивол ямар ах вэ? Сургуульд нь яаж оруулалт ингээд амар олон мессежүүд ингээд таньдаг хүмүүсээс болон ингээд таньдгүй хүмүүсээс ирж байгаа байхгүй юу? Тэгээ би яг тэр болгонд нөгөө ингээд ганцаарчсан private message өгж бас чадахгүй байгаа даа өөрөө дотроо амар гимшээд тэг ингээд за ер нь яаж Австралид ирсэн? Тэгээд Австралийг харах миний өнцөг ер нь ямар байгаа? Хүн болгоо ингээ өөр бодолтой байдаг те. Тэгэхээр ингээ ааны миний хувьд ер нь ямар бодолтой байгаа вэ гэдгийг хуваалцмаар санагдсан юм аа. За тэгэхээр би энэ блогоороо ингээ яагаад Австрали гэдэг улсыг сонгосон бэ? Дээрээс нь яагаад магистр сурах болов? Ямар агентлыг сонгосон? Тэгээд сургуулаа сонгосон, мэрэгчлээ сонгосон, тэгээ хүүхдүүдэд яаж авчирсан, ямар бичиг баримт бүрдүүлсэн, визэнд орохдоо юуг анхаарсан. За тэгээ гэр бүлээрээ ингээд 3 хүүхэдтэй ингээд бага насны 3 хүүхэдтэй ингээд гэр бүлээрээ Австралид ингээд амьдрахад одоо ямар санагдсан гэд энэ блогоороо та бүхэндээ бүр яг өөрийн гэсэн яг миний яг энэ өнцгөр юу мэдэрч байгаа, Австралид яагаад ирсэн бэ? Яг өөрөөсөө ингээд одоо ингээд асуусан. Яг тухайн үед 2 жил өнгөрцөн байна л да. Тэг яг тухайн үед ямар бодолтой байснаа би одоо ингээд өөрөө санах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед би айгүй жоохон хүүхдүүдтэй байсан. Манай баг маань бүр айгүй жоохон бараг 4 настай байсан. Тэгээд мэдээж хамгийн эхлээд 3 хүүхдээ яг юм эрүүл агаарт тэгээд ханиадгүй ингээд өвчлөлгүй орон өсгмөр санагдсан нэгт. Яад вэ гэхээр ингээд нэг нь ханиад төвчгээр мэдээж гурлаа өгдөг. За ингээ ханиадны циклийг бол бүр надаар хэлүүлчихгүй бүх хүн мэдж байгаа Монголд. Тэгэхээр яг нэгт бол тэр одоо юу гэдэг өвчлөлийн циклийг зогсоомоор байсан. Ер нь бол нэгт ингээл хүүхдүүдэд бодож байгаа гэл ингээл хүүхдүүдийнхээ төлөө гэж ярьж байгаа боловч бас миний хувьд юм манай нөхрийн бид хоёрын хувьд бол бас ингээ өөртөөгөө сорий, орчноо өөрчилж үзье, гэр бүлээрээ гадаадад амьдарч үзье. Тэгээ дээрэс нь ингээ хилээ сайжруулъя. За миний хувьд бол бүр яг ингээд яг академик зэрэг авъя. Би Монгол бакалаврын зэргийг муйстаа хийгээд тэгээд тест яг шүтест би бизнесийн удирдлагаар мастрынхаа зэргийг хамгаалж байсан. Тэгээд яг ингээд яг Монголоос өөр газар ингээд сурж байгаагүй яг ингээд Монголдоо сурж ирсэн миний хувьд гэхээр яг ингээд өөрийгөө бас сорий дээрээс нь яг ингээд мэргэжлийн зэргийг ингээд гадны оронд авъя. За ингээд мастрын зэрэг хамгаалъя гэдэг тийм битүүхүүдээ юм зорилт надад байсан болохоор бас яг энэ шийдвэрийг гаргасан байгаа манай гэр бүл. Тэгэхээр яг ингээд анх одоо 3 за баг явахаас өмнө Австралийн яг явахыг төлөвлөөд ингээд хөөцөлдөх хооронд баг 1 жилийг авсан. Тэгээд энэ дээр 2 жил болохоор яг 3 жилийн өмнөх түүхийг би ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд жоохон ингээд мартаад иж магадгүй. За ингээд дараа нь ингээд манай нөхөр бит хоёр ямар орн руу явах вэ? Ямар сургууль сурах вэ? Ямар мэрэгчлэр сурах вэ гэдэг ийм асуултууд гарч ирсэн. За орноо яаж сонгосон бэ гэхээр би нэгт Канада, Америк, Австрали гэсэн 3 орныг ингээд сонгож байгаа байхгүй юу. Тэгээ ингээд хооронд аягуулсаа ярилцж байгаа юм л да. Тэгээ мэдээ судалгаа хийгээд Америк руу гэр бүлээр явбал яах вэ? Канада руу явбал яах вэ? Австрали руу явбал ямар давуу талуудтай байна. Гол нь яг ингээд судалж байхдаа хамгийн түрүүнд би юуг судалж байсан? Сургалтын төлбөрийн дээрээс нь хүүхдүүдийн сургууль үнэтэй байна уу, үнэгүй байна уу гэдгийг. Дээрээс нь одоо манахаас хэр хол байна. Яг ингээд хөөцөлдгөөд ер нь ингээд бүтэх боломж нь одоо яг аль орн бэ гэдгийг ингээ аягуулсан ингээ харж судалж ирсэн. Тэгээд ингээд энэ 3 орноос судлаад Австралийг сонгосон байгаа. За Австралийг сонгосон шалтгаанууд юу гэхээр манай найзууд бас энэ Австралид гэр бүлээрээ ингээд суралцаж, ажиллаж амьдарч ирсэн. Тэгэхээр бас ингээ нэгт найзууд дээр бас ирмээр санагдсан. За тэгээд дараачих нь юу вэ гэхээр ингээ Австрали, Монгол хоёр бүр яг адилхан цагийн одоо ингээ цаг нь яг адилхан байдаг. Ямар цагийн зөрөө байхгүй. Энэ бол бас ингээ сонгох том шалтгаануудын нэг болсон. Дээрээс нь цаг агаар. Яа тэгэхээр Австралийн цаг агаар надад бүр айгүй таалагдсан. Өвлөн яг манай Монголын хавар номер шиг. Тэгээ зун нь мэдээж жоохон халуун. Гэхдээ тийм амар халуун одоо юу гэдэг ингээ Азийн орнууд чиг тийм чихтэй халуун бол биш. Яг юм хуурай салхитай халуун гэхээр манай Монголын яг нэг юм говь шиг. Гэхдээ ингээд
ер нь яг Монголтай айгүй ойролцоо тийм цаг агаартай. Дараагийн сонгосон нэг шалтгаан юу вэ гэхээр Австрали эцэг эхийн хин нэг нь бакалавраас дээш зэрэг хамгаалж авах юм бол одоо жишээ нь мастер доктор энэ зэргийг хамгаалж авах юм бол хүүхдийн сургалтын төлбөр үнэгүй байдаг. Гэхдээ энэ нь мужууд нь бас өөр. Одоо жишээ нь баруун Австрали гэвэл өөр, Сидней гэвэл өөр, Брисбен гэвэл ингээ бүгд ингээ өөр байдаг. Гэхдээ яг одоо юу гэдэг айгүй юм над шиг манай шиг 3 хүүхэдтэй айл сургалтын төлбөр нь үнэгүй байх. Дээрээс нь ээж аавынх нь хин нэг нь сурах. За тэгээд сурж явах явцад хоёулаа юм ажиллах хэрэгтэй байна гэдэг нь өөрөө амар давуу тал болоод яг Австралийн тэр тусмаа баруун Австралийг сонгосон байгаа. Манай баруун Австралийн яг хот нь бол Перт гэдэг хот байгаа. Тэгээд Перт нь өөрөө юм амар гоё тайван хүүхэд өсгөхөд таатай дээрээс нь юм төвчрэлтэй гэдэг юм том юм хот шиг биш. Яг юм хөрх юм жижигхэн цомхон юм хот. Тэгэхээр ингээд амьдрахад айгүй юм тайван гоё санагддаг. Дээрээс нь ингээд бүх юм амар гоё ойрхон. Тэгээд зогсоол сайхан олддог. Төвжрэлгүй тийм ер нь том хотын стрессийг бараг мэдэрдэггүй. Айгүй тийм гоё эдэг. Ингээд сонгох нь чухлаа. Одоо юу гэдэг би ингээд өөрөө ингээл явахгүй ч хөдөлтөж юм уу ингээд бид нар ингээд өөрсдөө ингээд айгүй их юмыг судлаад айгүй их цаг алдсан юм билээ. Тэгээд би ерөөсөө тгээгүү анханасаа ингээд айгүй сайн агентлагтай холбогдоод тэгээд агентлагаараа ер нь бүх юмудаа судлуулад эхэлсэн баггүй юу. Тэгээд зөв агентлаг сонгоснороо миний бичиг баримт ер нь миний Австралид ирэх бүх юм ингээд айгүй инх цэгцтэй дээрээс нь айгүй тийм баталгаатай санагдчихсан тухайн үедээ. За тэгээ үргэлжлэлийг дараагийн влогт оруулцгаая. Bye bye. Би энэ хичээлд орлоо.